За сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдөрч болон гайхаж магадгүй өнөөдөр гал хөө маань одоо галаа маань одоо маш олон нэвтрүүлэг хөтлөө сайн байцгаана гэж хэлдэг байсан бол өнөөдөр би энэ нэвтрүүлгийн хойморт амар дураар орж ирээ сайн байцгаана уу гэдэг эхэлж чад. Үзэгчтэйгээ өмнөөс уучлалт хүсье. Гэхдээ шалтгаанууд удахгүй тодорно. За сайн явж гэнэ үү? За сайн байна баха. Сүрэг тарган сайхан намарч байна. Ажлаа өнөөдөр үү? Сайхан намарч байна. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Хаа байсан Монголын Швейцар гэдэг хөвсгөл нутгийн хөө манай Говь Сүмбэр аймагт Боржигны гал голонд төрч ирчээд ингээд сууж байгаа болохоор би маш их баяртай байна. За бидийг сайхан ухтаж хүлээж авсанд танд талархлаа. Амаргүй цаг хугацааг бас өнгөрсөн байна. За өнөөдөр бас яг хөө ингээд дандаа өөрөө нэвтрүүлэг хөтлөөд яваад байсан. Нэг өдөр бас миний ажлыг аваад бас нэг нэвтрүүлэг хөтлөөд жогчноо сууж байгаад бас талархаж байна. Танд баярлалаа. За баярлалаа. Гэхдээ хамгийн гол нь нөгөө өөрөө нэвтрүүлгийнхаа хийдэг нэвтрүүлгийнхаа жогчноор сууж байгаа сонь байна уу? Харин тий. Өөрийнхөө нэвтрүүлгийнхаа жогчноор сууж иж бодохоор бас нэг сонь байгаад байхгүй сайн. Хаа байсан одоо Говь нутгийн сэтгүүлч би таны бас нэвтрүүлэгт ингээд сэтгүүлчээр орж ирж байгаад бас их хавж ашаантай сайхан хэрэгэ гэж бодож байна. Ихэл олон сар олон хоногоос нийлэн төлөвлөсөн юм шүү та бараг. Юу бодоод байсан байхгүй. Бодоод байсан баг тий. Би яагаад ингээд танд энэ сандыг тавиад ингээд би таны нэвтрүүлэгт хөтлөгчөөр орчих таныг өөрөө ч оруулчих гэвэл ерөн сэтгүүлч нар бол ер нь өөрийнхөө тухай ярьдаг юм л да. Хийсэн бүтээснэл ингээд хүмүүс рүүгээд байдаг. Их олон газраар явуулаа 80 хэдэн сум гэсэн үү? 12 аймаг 80 гаруй сум да. Тий 80 гаруй сумаар орсон. 80 гаруй сумын чи одоо маш олон одоо үндэстэн угсаатан ястан за үндэсний одоо үндэстнүүдийн нутгийн соёл гэдэг энийг одоо хөргөж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ядрахутай ядран зүдрхутай зүдрэн савар бороо гэж байна дээ. Тэг нь их юм ил одоо үзэн шүү дээ тэгэл. Дөрвөн үйлрлэлж одоо байгалийн тэр юу л одоо даван туулах бас эхлээл одоо амаргүй байлаа сүүлдээс тэгээд сурж байна. Ер нь даван туулах тийхэдтэй байхын тулд одоо суралцаал явж байна. Одоо болоогүй айл гэж одоо. Болоогүй шүү дээ. Одоо 330 сум дөнгөж 80 дээр нь явж байгаа шүү дээ. Тий 80 дээр зөвхөн 2 үйлрэлтэй нь. Нэг үйлрэл нэг суман дээр 4 үйлрэлээр ирэх хэрэгтэй. Зөв тэгж явж байгаа юм тийм ээ. Тэгэхээр маш их цаг орно. Лавтаны 3-4 жил ажил байна шүү. За миний яг тооцоол 26 он гिचэл байж байна тийм ээ. Байж байна. Тэгэл яг уу үйлрлийг өөр нь бол алдаж үтсэхгүй. Зөв. Нэг үйлрлийг алчаа дахиад тэр хаврыг намрыг өвлийг хүлээх болно. Тэгэл яг тасралтгүй бол одоо яг 2 жил одоо 5 сар гарна л явж байна да. Их сайхан нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ янз бүрийн ааш харжинтай усуд одоо таарч байгаа байх. Гэхдээ бол нөгөө манай Монгол чуцныг зочломтгой дайламтгой тийм ээ. Ирсэн чуцсандээ бол одоо хамгийн сайхан байдаг. Тэр хөндлөлийг бол та маш хөтөж байгааг нь би одоо нэвтрүүлгээр хардаг л да. Тэгээд ийм сайхан нэвтрүүлэг хийгээ явж байхад би нэг зүйлийг анзаардаг байхгүй боддог байхгүй. Хэл нэвтрэлцэхгүй гэж бас нэг ойлголцох нь золиг болно. Яг өөр дуудлага хаягтай ярина. Заримд нь давхар орчуулагч хэрэгцээж болох болов бас байна. Байна. Эхлээд анх бол яг над асуулт бол байдаг байлаа. За аялгыг нь ойлгохгүй. Болж игэл нөгөө хүмүүсийг бол бид нар тэгдэг. Та болж игэл одоо бид нар өөрсдөө хэлээд аялгаар яриадаг хэрэг. Хүсдэг. Тэгээд одоо яг жишээ нь одоо ингээд Хөвсгөл аймгийн дарахад ард түмэнд очивол за хоёлаа сайхан зугаалъя да гэдэг ярьж байна. Тэгээд зугаалъя гэдэг нь бол одоо хам суугаас яг хуучлахаа ярьж байна тийм. Мань бид нь бол нөгөө явахаа бодоод байна шүү дээ. Гэх мэтлийн юм юмуд бол их үйл явдал адлууд зөндөө. Тэгээд сүүлдээ бол одоо ингээд нэг одоо л би нэг 2 жил гараа явж байгаа юм бүгдийн зөвхөн тэр үзүүрээс нэг атах гэдэг шүү дээ. Ойлгож хэлээ. Арай л болоогүй. Зүгээр нэг чимэгчээд шүү дээ. Ингээд нэг атах гал үзээд шүү дээ. Тэгэхээр одоо бол яг хөө ингээд бас нэг суманда өвлөцсөн бол одоо тэгэл дараа нь хаварна очиж байна. Тэгээ хоёр дахь очиод ирэхээр жоохон алей юмыг ойлгож хэлж байна. Харин бид нар харин дандаа л нэг үйлрэлийг хэтэрхийг болчих нөө зуны цаг үе. 100 л одоо гоё байдаг. 100 л удаага. 100 л одоо тгийгээд. Цаана 3 үйлрэлийн тэр нүүдлийн соёл гэдэг юм бол одоо ингээд үйлрлаараа хоол цайны одоо тэр технологи нүүдлийн соёл өөр. Тийм байгаа. Дахиад цаашаа ярих юм бол нөгөө хаалах хотхоод урайхаа буруу хайртаад ингээд явж. Тэнгуутаа хаалгачин дотроо ингээд дахиад задраад явдаг.
төв болох гэж төв болох баруун Монгол ингээд нөгөө ястуу угсаатны нөгөө өөрсдийн тэр соёл өвлөмжлөх хүчин угсаатны өөр. Ингээл одоо нэг хүнээр Монголыг дүгнж болохгүй юм байна. Зөвхөн нэг аяг цайгаар Монголын бас эдийн ондааны соёлыг бас харж болохгүй юм байна. Яг хөтөн Монгол хүн бол төрснийх бас нэг энэ нэвтрүүлэг бас нэг хийчээ. Бас нэг үр хойч түнж гисэн хэрэгтэй. Би нэг зүгээр камера аваад очиж ирээд байна шүү дээ. Би тэнд юм ярих гайгүй. Би тэрийг бүтээх гайгүй. Би тэр түүхийг ярих гайгүй. Тэр хүмүүсийн тэр сайхан тойл дүүгүүд би нэг камера нэг авч очиод нэг сайхан Монголоор үлдээч. Авчи, болонд нүгэрчи. Эргээд тэр хүмүүсийн үр хүүхэд юм мөнхрөөд үлдээ. Харин тэр хүмүүсийн яриагаар тэр сум сурчлаг сумын танилцуулга болдог. Монголын сурчилгаа болдог. Монголыг танин мэддэг хүн болдог. Түүх соёл гэдэг. Хүн байж хүн ярьж ил болно би боддог баг. Тэрнээс одоо тэнд байгалийн аваад одоо бид нэр том юм болоо боддог гэсэн юм шүү дээ. Одоо хөвсгөл далаа алтаа том богд хамрын идгээл ингээл зугаал. Тэгээ сум болгонд ингээд сайн явах юм бол тийм түүх байд. Энэ 2026 онд уснаж ирж байна та. Тэгээд энэ за бүтээлмөр одоо олон бүтээл болоод ингээд археологиудад үлдэж байна. Ер нь энэ явсан юугаар авсан ном хийчих гэсэн бодол байна. Ер нь зураг хэрэг авч байна. Яг зургийн номын талын зураг мөр ер нь авч байна уу? Ер нь бол миний яг энийг хийх гэсэн яг зорилго нь бол одоо бас нэг зорилго байгаа л та. Бага. Одоо нэлмэр байна. Тий, яг хөө зүгээр одоо таны сайхан асуултанд одоо бас хэлгүй яг бас нэг тийм ээ. Хүрээ ах шиг хариулахгүй ч гэсэн байж болно шүү дээ. Тэгээ бас одоо нуу хаах бол алга мэдээж эхлээд энийг хийхэд бол дүүн 12 жил Монголыг төрсөн. Үндсэн мэрэгжил өөрөө одоо би чинь одоо тогооч мэрэгчлэр явлаа шүү дээ. Тийм шиг л бид нэвтрүүлгэнд харж ирсэн нь бас л сухалцж байна лээ. Тэгээ хоол 2000 оноос хойш 2009 он хүртэл Улаанбаатар бат тий нэр бүхий ресторануудын номер 1 ресторанууд ерхий тогооч ажиллаж ирсэн хүн байна. Залуу байлаа шүү дээ одоо таны хажуу залуу гэдээ ярьчвал бас болохгүй бах тийм өөрийнхөө хэмжээндээ одоо ярьж шүү дээ. Тэгээд Польш англи гадаад багш таах төг суралцж дүүн явсан байхгүй. Одоо та бол хоолны мэргэжилтэн. За та бол үндэстэн ястан угсаатуудын энэ хоолыг хэлгээд байгаа шүү. Энэ хоол цай ингээд бүх одоо юу яаж байгаа. Тэгээ харж байхад энэ нэг юм байдаг шүү. Ерөөсөө яг цуу хийхэд 2 3 хүмүүс 3 өөр янзын амттай цуу байдаг. Орж байгаа юм нь яг адилхан байгаа гэдэг. Гурил байдаг юм аахгүй яг л байгаад байдаг. Тэгэхээр нөгөө хүний нэг сэтгэлээр хоол амтардаг та бол тогооч юм байна шүү. Тэгэхээр зэрэг мэдж байгаа юм. Сэтгэлрээ хийсэн юм гэж нэг ондоо өгдөгтэй адилхан байх гэдэг тийм ээ. Тэгэхээр одоо сэтгэл нэг байна, уламжлал байна, орчин цагийн одоо бас нэг дэвшил технологи байна шүү дээ. Нэг ийм 3 юм дээр бас яваад. Уламжлал гэдэг юм бол өнөөдөр манай монголчууд өдийг хүртэл алдаагүй байсан. Гадны улс орны хоолны соёл яаж хөгжсөн бэ гэдгээр дэлхийд танигдаад байгаа тэр тавган дээр нөгөө одоо яриад зураг зураад байна гэдэг шиг. Гоё байдал харагдах байдлаас явчих. Үзэмж яриад байна. Монголчууд болохоор үзэмж харах байдлаар биш. Уламжлалын хатар амт гэдэг юм алдаагүй өнөөдөр аваад хоолоо аваад ирсэн байна. Гэтэл өнөөдөр ингээд Монголын хоол цай бууз хуушур хорхог боодог гэдэг нэг гарын 10 хуран дотор ингээд нэршлээд байгаа боловч үүндээ 3000 гаруй хоол байдгийн байна гэдгийг 2009 оноос хойш дүүн одоо нэвтрүүлэг хийгээл яваад байна. Тий, эхлээд нөгөө судалсан байгаа. Тухайн үед чинь одоо ингээд та одоо мэдэх бах орон нутгийн телевиз чинь 2009 онд чинь нөгөө кино дуусаад одоо кино гардаг байлаа шүү дээ. Одоо мэдээллийн үе их ховор анх хэцүү байлаа шүү дээ. Орон нутгийн телевизэд ингээд бор зүрхээр ингээд. Тэгэхэд би хамгийн анх одоо 9 онд очиж Хөвсгөл аймагт очиод тэгээд нутагтаа очиод ингээд нийгэмд одоо бас ийм одоо бас чиглэлсэн нэвтрүүлэг хийдэг байсан нөгөө жах олон өрх толгойлсон ихтэй хүүхдүүд өнчөө өрөөсөн тэнд одоо нөгөө яг рестораны хоолыг тэр айлын гэрт нь сайхан хийгээд тэр хүмүүс гоё амтлуулъя гэдэг ингээд нэг хүнс юм аваад ингээд галлагийн цаг гэж анх хэлж байлаа. Орон нутгийн телевиз одоо хоолны төлөв хамгийн анх тавьж ирсэн. Тэгээд одоо Хөвсгөл аймаг байна. Эрдэнэтийн Сонор ТV, Төв аймгийн ТБС, Аранга хас телевиз, одоо Баян Хонгор аймгийн одоо Хонгор ТV, тий. Ховд аймгийн бид ховчууд гэдэг орон нутгийн телевизүүдээр ингээ өөрийгөө бас жоохон бэлдэж ирсэн. Сайх хэрэгтэй. Тэгээд давхар тэнд хоолны судалгаа яваад.
Тэгэн гутаа би нэг л юмыг ойлгосон байхгүй. Энэ Монголын хоол цайгаар би хоолны шоу хийж болохгүй юм байна. Энийг харин бид нар 20-30 жил мартчихжээ. Сэргэж өгөө. Энд чинь асар том үнцний дархлаа ярьдаг юм байна. Хүний эрүүл мэнд ярьдаг юм байна. Ёс жаяг ярьдаг юм байна. Ямар цаг үед ямар хоол идэх бас нэрийн юм байна. Харин бид нар өнөө цаг үед хорхог гэдэг та мэднэ шүү дээ. Халуун зунаар, халуун хушуутай хоньны махаар, халуун чулуу хийдэг юм байна. Сэрүүн чанарын тамах ямаагаар. За ямаагаар хийхдээ яргуун цадсан ямаа. Гэтэл яргуу идэд ямаа хідээ цаддаг 6 сарын ихээр цадчихдаг. 10 дараа хоош жоох нэг өөх цонхордоод ингээд яргууны шимд нэрэхээр тэрийг одоо жилд нэг удаа хийдэг хоол. Тэгвэл өнөө цаг үед хоньны махаар ингээд юм болгоныг л одоо хорхог болгоод ингээд үндснийхээ аймаг жоох ингээд нэг юм алдагдуулах юм алдагддаг түгээмэл болгоод үнэтэй юм үнэтэй тэл байх хэрэгтэй мэй гэдэг ухаараад дээр нэг хоол судалж явахдаа энэ ардын өв уламжлууч тэр хоол ярахаар өөрөөс ороод ирдэг юм байна. Дэлхийн дайны үеийн бас зэвсэгч болж исэн ч түүх болоод байдаг зарим хоол одоо ямааны боо өвхрийн боо тулам хийгээд тэр далайн оронд хувлаа хөөж гардаг гэдэг тийм биш тийм. Тэгээд дүүр ингээд бодож байгаа тэгээд өвгдийнхаа сайхан сургаалаахаараа хөх тэнгэрийн эсгий дуурахтан гэдэг энэ сайхан тэнгэрээр нэрлэж эсгий дуурахтан монголчуудын бид бас өв соёлын нэвтрүүлэг монголчууд бас нэвтрүүлэг хийх. Тэгээ камера аваа тэр хоолон уул даваа нэг өвөний цаана тэр өв соёл өн орчин цагт хөгжил дэвшил технологи өн тоглоом наадах бүх хүмүүс орсон нэвтрүүлэг хийгээд ингээд санаачлаад ингээд 2 жил явж байна. Би ингээд нэвтрүүлэг чинь харж байгаа таны малгайг харж ирсэн байхгүй. Тэгээд өнөөдөр харин ингээд барьж үзэх боломж гараад тэгээ энэ эсхий гэж бодож яг л байна. Малгай эсхий сураар хийсэн бас нэг өгүүлэмж байна шээ. Шанд Орос Годонголын дэлгүүр нь 10 гаруй жил Оросын холбооны улсын Улаан-Өв, Иркутск хотуудаас хамгийн чанартай загварлаг годонголтуудыг өнгө арзмарын өргөн сонголттой оруулж ирж байна. Манай хямдралтай худалдаа үргэлжлэж байгаа бөгөөд та альж готлыг 50-аас 100 мянган төгрөгөөр хямдруулан авах боломжтой. Манай хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хүүхдийн ордны өр, Шанд Годонголын дэлгүүр, Хутас 95 тэгтиг 74 74 99 65 73 92 та ханаас ч батлаа захиалан авах боломжтой. Бид унаа тавьж өгөн үйлчлэх болно. Өнөөгөө 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан Омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Урбаниктэй байхад өдөр бүр амттай. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro.
хот айл хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт, сонирхолд нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг алдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалга утас 9920 54 Т3 Хайг Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. Хонгор шагла ойдлын үйлдвэр. Машины дулаан хүчилгаыг танд танилцуулж байна. Манай машины хүчлэг хитрхи хүнд биш, дундаа зулхаатай, салхичийн хамгаалттай 3 давхар материалаар хийж байна. Жолоочийн талдаа цахилгаантай, хамгаалах осор бүч болон тросон бэхэлгээтэй. Та машинд зулхаа наалдаж хөлдөхгүй гэж санаа зовлтгүй. Учир нь бид эдэлгээ удаан байх бүх асуудлыг шийдэн хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн манай үйлдвэрийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг бол машины нүүр капотны дулаалга. Өвөл машин халалтыг түргэсгэж өгөхөөс гадна хол замд цонх цантах, салон руу хүүтэн агаар орох, хөл рүү сийгэх гэх мэт маш олон асуудлыг шийдэж өгнө. Бүх төрлийн машинд захиалгаар ойж үйлдвэрлэж байна. Захиалга өгөх утас 88 39 33 32 99 66 41 48. Нэвтрүүлэг бол төвх соёлд ялангуяа үндэсний хоолны соёлын талаар яригдж байгаа. Тэгээ та бол олон газар явчихсан. Олон хоолыг амсчихсан. Монгол улсын одоо Монголын нутаг дэвсгэрийн Ургамлын аймаг гэж байгаа. Ургамлын аймаг. Говийн махны хоньны махны амт хаан хоньны махны амт хоёр өөр байгаа тийм ээ. Тэрүүгээрс учиртай байх гэх тийм. Монгол домчин судар гэдэг нэг гоё ном байдгийг. Тэрүүн дээр ерөөсө өвчнийг эдгэхийн тулд одоо тим тан ийм гэдэггүй. Дандаа хоол. Малын мөч болгон өөр амттай байдаг. Гэт ингэ бичсэн байдаг байхгүй. Тэгээ сонирхож ирсэн. Тэгээ тэрийг бол та анзаарсан л байгаа да. Тэр хоолыг ер нь бол ингээд судлахад тэр хөгчүүд ярьж байна. Эхлээд ургамлын судал. Тэр ургамлд хүний бид ямар эц эрүүл мэнд хэрэгтэй аж тустай ургамал байна. Жишээ нь боржгоны бот талд ямар ургамал байна. Энд хүмүүсийн цаг үеэр загсан тогтсож байгаа хүмүүсийн одоо цусны бүлэг гэж бас байна шүү дээ. Тэрэнд нь тохирсон. Тэгэхээр нөө хоолны үүсвэр чинь Чингис хааны үед хөнгөрний үед байна. Одоо Хувлай хааны үе одоо Цэцэг хүн гэдэг тэр отч хүн хааны Монголын тэр олон сайхан хоолуудыг одоо бүгдийг ингээд гаргаад авчих бүр тан. Одоо тэр Жангунгийн кино үү? Ортой юм шүү дээ. Азийн их хоол чинь Монголоос гаралтай. Тэр нөгөө хот бот хөл өгөө зү. Тогоон дээр гэдэг чинь Монголоос гаралтай. Таны тэр махны амт гэдэг бол өөр. Одоо Увс аймгийн одоо тис сумд очих юм бол давс ихгүй. Мах нь шал өөр. Хаяанда хожир мараатай. Доронт аймгийн юун дээр ингээд махын эдгээр бас нэг өөр амт. За энэ нутгийн малын мах гэдэг бол амт. Тэгэхээр таны хэлдгээр нөгөө газрын одоо ургамлыг эхлээ судлаад дараа нь малчны судал. Тэгээд дараа нь одоо тэр хоол цаны чам гараад. Өнөө хоол цаны чамчин тэр ургамлтай холбоотой. Энэ ингэж ярьдаг юм байлаа шүү дээ. Нэг эрдэмтэн хүн хэлж ирсэн. Тэгээд ерөөсө хүмүүн төрлөختөн одоо хүн хийгээд бүх амьтад байна шүү дээ. Хүмүүн төрлөختөн дотор хүнээс бусад амьтан бол байгаль дээрээс яг өөрт хэрэгтэй өв сургал байдаг. Бид нар одоо ингээд мал бэлчээр төвж ингээл тэр тааралцсан өвс идэхгүй тэр мал чинь. Яагаад тэр ингэж бэлчиж яваад байгааг бол өөр хийх хэвээр өвс идэдэг шүү дээ. А хүн гэдэг амьтан бол дандаа өөртөө хэрэггүй мож идэнэ. Арх тамхи чихэр гаа юу гэдэг нэгэд.
Тэгээд энэ Монгол төр домцын сулар дээр ингээд бичсэн байгааг харж байхад бол за ингээд хоолны үе тийм байдаг юм байна. За одоо ингээд үндэсний одоо тэр ярих хэлээ өмсөө хоцоо зөндөөл байгаа. Тэгээд тэр одоо энийг одоо танай гэрүүлхээс илүү та тэр рүү нэвтрүүлгээр хүргэж байгаа учраас цаг үрээд яг уу. Гэхдээ миний нэг асуух гэдэг зүйлийг бол за та одоо Монгол орноор тойроод одоо 2026 он дуусна гэж байна. Үгүй байлгүй одоо тэгээд өөр Монгол одоо халимаг туваа гэд бүрээд тэгээ явах л гэдэг бодод. Би ч бодоод байна. Тий. Миний яг энэ зорилго бол яг 26 он хүртэл одоо ингээд нэвтрүүлгээр нэг 500 ангитай нэвтрүүлэг хийж байгаа. Бас их байна тий. Одоо нэг 150 дээр явж штт. Яг цацагдж байгаа нь одоо 117 дээр явж байна. Маа. Тэгээ цаана одоо хард ус 40 байна даа баг. Байна баг. Ингээд нэг 3-1 дээр явж байна. За ингээд дараа нь бид нар энийгээ дэлхий рүү түгэнэ гэдэг. Өшөө ингээд одоо хил гараад халимаг өвөр Монгол туваа бүрээд гэдэг одоо Монголд байгаа өнөөдөр үсэл дэлхий рүү үсэл гэж түгээч. Дэлхийд байгаа юмыг буцаагаад Монгол руу оруулж ирээ. Ингээд одоо цаашаа бас хил гарна 26 он маань жаахан сунах гал баг шиг байна. Сунах. Тэгээд манай охин маань одоо би бас ингээд баг багт ингээд одоо аавтайгаа ингээд хамт явдаг. Одоо хүртэл нэвтрүүлэлтэд ингээд аваа явдаг байхгүй. Одоо аавынхаа юу хийж явааг бас хараг. Тэр олон газар айл хүүхдүүдэд зүгээр ингээд тоглог. Хүүхд болгонд ч багасаа танилцах гэж боддог. Сум болгонд охин ингээд танилцуулаад ингээд явдаг. Нэг өдөр тэгж байна. Ааваа би том болоод таныг юм амлаа. За ааваа би том болоод эсхий турхт нэвтрүүлгийг би өргөжлүүлнэ танд амлаж байна. Зүйтэй маш гоё юм шүү дээ. Маш гоё. Нэг хамт яваад байгаа хээ тий. Тэгэхээр чи над би ч нэг юм бодно одоо. Бахархдаг юм биш үү чинь нэг тэгэлгүй яагаад ч. Одоо би ч хүүхдээ бас нэг ярихгүй бас үүлдэн үзүүд гэдэг нь хүүхд аль хэзээ ойлгосон юм шүү дээ. Сонирхоод эхэлсэн байна шүү дээ. Ороод эхэлсэн байна. Тэгэхээр эсхий турхт нэвтрүүлэг цаашдаа тэгээд явахнаа байнгын яваасаа гэж боддог. За сайхан байна. Тэгээ одоо мэдээж таны нэвтрүүлгийн цагийг би бас хүндлэх ёстой. Яриа сувал зөндөл олон юм байгаа. Тэгээд таны энэ ажил бол зөвхөн та хэллээ телевиз ном болохоос илүү бас нөгөө энэ түүх судалж байгаа залуучууд дундаас гарын авалга бол судалгааны чиглэлээр ашиглах тийм ээ. Дэлхийн бус орн дээр энэгээр бас таны имийг базаад айгүй том киноч болгочих болох байх. Зөндөө олон юм харагдаж байна. Маш олон зүйлүүд харагдаж байгаа. Тэгээд таны уран бүтээлийн ажилд амжилт хүсье. Яагаад гэвэл болоогүй байна. Дөнгөж 3-1 та ярьлаа. Тэгээ би эцэст нь танаас асуугаасаа гэж бодож байсан зүйлийг асуугаагүй байж магадгүй. Тийм учраас танд боломжтой юм олгоё. Тэгээ манайхаа асуудгийн бодоо та сүүлчийн үгийг хэлэхгүй ямар муухай сонсогдсон тийм. Тэгээ манай сэтгүүлчээр тэгээд та сүүлчийн үгийг хэлэхгүй би тэхгүй. Асуугаасаа гэж бодож байсан юм чи танаас асуугаа гэж магадгүй. Юу хэлмээр байна? Би юу асуух ёстойг үлдээч үү? За явсан ахтаа баярлж байна. Өөр чинь нэвтрүүлгэд өөрийнхөө нэвтрүүлэг ингээд жочин орноо гэдэг ийм сайхан одоо бас гинтийн бэлэг бариад одоо ингээд тий нэвтрүүлгийг бас хөтлөөд би өөрөө нэвтрүүлгээр жочноор сууж байгаа сайхан байна. Тэгээд би бас боддог л доо. Тэгээд би ч ихгүй одоо маш олон одоо нэвтрүүлэг хөтэлдэг хүмүүс бас боддог баг. Одоо бас ингээд нэвтрүүлэгт бас ингээд нэг ороод бас нэг өөрийнхөө бас нэг үзэл бол өөрийнхөө явсыг бас ярих явсыг гэж боддог. Тэр мөрөөдлийг бас ингэ сайхан бас жоох видео зөксөн танд бас талархлаа. Та бол удахгүй ярина. Ягаад гэвэл бүх бүтээлээ дууссан одоо нэг зургийн багийн ажлын багийнхан сууж байгаа ингээд англи нэг кино хийсүүсэл яриад байдаг үстэй. Тэр үчиг тийм ярих боломж танд гарах бах. Би одоо эсхий дурагт нэвтрүүлэг нэг үйлрэл нэг үе шат гэж явдаг. Тэгээ одоо 8 дугаар үе шат хэлэх гэж байна. Одоо бид нэр одоо 9 сарын эхээр намар өвлийг өвөл хоёрын зураг авалт одоо нэг 10 аймаг 30 гаруй сумдыг хамарсан. Тэгээ баян үлгээр цаашаа Казахстан, Ховор одоо Орос руу байгаль нуур өрөөд рүү орж ирсэн. Ингээд Монголын баруун зүүн төв хэсгээр ингээд явах юм маршрут руу төлөвлөгөөнд орж байна. За тэгээд одоо өдий хүртэл сайхан ингээд дэмжээл ингээд явж байгаа. Энэ одоо ард түмний буюу мөн одоо төрийн байгууллагууд бас бодлохоор бас дэмжиж байна. Хэвлэл мэдээллийн телевизүүд бас дэмжээ явж байна. Ивент шиг байгууллагууд дэмжиж байна. Тосоод ухтаад авж байгаа ард иргэд маань ч гэсэн сайхан одоо тэгээд сэтгэлээрээ бензин ч гэсэн нэмэр болж ингээл одоо төмнийхээ буйнаар л одоо ингээд одоо өдий хүртэл явж байна да. Тэгээд ямар саад иршээлээс нэг гайгүй шавар суух, цасан суух бол одоо байдаг. Тэр бол одоо нэг би саад гэж хэлдэг. Энэ бол угаасаа дээр үесээ боломжтой байгаа тогтцсон юм шүү дээ. Юуг дандаа дард явах. Харин тэрийг даван туулах тийхээтэй бас байх хэрэгтэй.
Тэгээд бид нэр зураг авалтынханд одоо ороод бэлдэн тэгээд хотод ороод яг энэ 8 дугаар үе шатаа эхлэх танилцуулга болон энэ 2 жилийн хугацаанд ирсэн юм бас хотынхоо телевизээр дээр бас энэ яриагаа бас өгнөө гэдээ бас ингээд явж ирлээ. За ингээд ихэнд нь одоо сайхан бас тантай ингээд орчлоо. Одоо таны баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэг одоо таны нэвтрүүлэг болж таарч байна. Таны нэвтрүүлэгт одоо бас ингээд очсон ороо сайхан дээж болгоо сайхан ярьжлаа сайхан боржин гар төвнийхээ бас энэ сайхан бас л язгууруудын хаад дэлгийн нутагт ингэ ярьж байгаа нэг сайхан байна. Бас нэг юм хаана юм ихэлэх үү, хаана хинтээ ярих үү гэдэг бас нэг хувь төр бас их санаа учиртай байдаг шүү дээ. Бас сайхан бэлгшээ сууж яах эхлээд яг эхлээд ингээд нөгөө та нөгөө нэвтрүүлэг ингээд сайн байна би юу л дээ гайхал нэг хэсэг миний нэвтрүүлэг дээр орж ирсэн. Тэгээд яг гэсэн үргэлж бас гинт ингэж ирсэн байхгүй шүү дээ. Ер нь байхгүй тий. Тэгээд эцэст нь би хэлэхэд 5 секунд шууд юунд чинь орлоо шүү дээ. Тэгээд би бол таныг ингэж бодож байна. Их эзэн хаан дэлхийн дайдаг эзэлсэн бол та өнөөдөр их хааны тэр явсан замаар явж их монголчуудын тэр түүхийг авч үлдэж байгаагаа тийм бас буянтай ажил байгаа шүү. Миний нүдэнд үлдэж харагдаж байгаа. За тэр явсан газруудаар явж мартагдах шахсан энэ өг төгс соёлыг сэргээж гаргаж өгч баримтжуулж ингэж үлдээж байгаад баярлалаа. Дүүг ажилд амжчихсан. За баярлалаа. За ингээд өнөөдөр сэтгүүлч уран цэнгэл миний хувьд бол айгуу дураараа хүний нэвтрүүлэгт орж ирээд шууд эзнэх нэвтрүүлэг хийж байгаа хүний зочноор нь оруулаад ингээд явсанд өөчлөлт хүсье. Тэгээд эзнээс нь хөрөл авсан учраас тэгээд их сартай сууж байгаа дүүгээ ажилд амжчихсан. Дахин амжилтсий уран бүтээлийн багийн хамт олондоо бас баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд одоо сайхан таа байна. За тэгээд биднийг ухтаж хүлээж авч бас талархсанд хүлээж авсанд их маш их баярлж байна. Бас энэ Говьсөнбөр аймагт тэр Баян тал сумд ирээд сумынхаа хүүхдүүд бас нэлээд зураг авалтууд бид нар бас хийлээ. Тэгээд Танай аймгийн бас Боржин ард түмний бас энэ үг соёл үе боломжтой их үүрмөс одоо соёлууд их байна. Сонсоогийн холон байгаа үү? Осон их байна. Одоо Боржин байш ингээл гэр гээл их олон их үүрмөс соёл түүхтэй тархиа бас цэнгэллээ. Биднэрт бас энэ мэдээллээр бас болон бусад байгууллагуудтай холбоог тогтоож өгч бас ингээд нэг хэсгийн баг зургийн дараагаар ажилласан бас ахтаа бас талархаж байна. Танай гэр бүлд бас баярлалаа гэж. Шанд Орос Годонголын дэлгүүр нь 10 гаруй жил Оросын холбооны улсын Улаан өв Иркутск хотуудаас хамгийн чанартай загварлаг годон гутлуудыг Өнгө арзмарын өргөн сонголттой оруулж ирж байна. Манай хямдралтай худалдаа үргэлжлэж байгаа бөгөөд та альж гутлыг 50-аас 100 мянган төгрөгөөр хямдруулан авах боломжтой. Манай хаяг Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Хүүхдийн ордны өр, Шанд Годонголын дэлгүүр, Тутас 95 тэгтиг 74 74 99 65 73 92 та ханаас ч гутлаа захиалан авах боломжтой. Бид унаа тавьж өгөн үйлчлэх болно. Өнөөгөө 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан Омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Байхад өдөр бүр амттай. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн судалгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүмүүр хэрэглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro.
Хот айл хөлдөө өгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөө өгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. Тулгад огторгүй Монгол гэр тавилгын үйлдвэр. Их түүхийн жимийг агуулсан эцэг өвгдийн ерөөл шингэсэн их дэлхийтэй хүн холбоотой эв нэгдлийн шүтэн барилгатай Монгол гэр. Бид хэрэглэгчдийн хүсэлт, сонирхолд нийцүүлэн Монгол гэрийн тавилгыг үндсэн шин чанарыг алдагдуулалгүй. Уламжлалт технологийн дагуу шинэлэг загвар хийцтэйгээр үйлдвэрлэн ухаанд Монгол түмэндээ түгээн хүргэсээр байна. Монгол гэр захиалах утас 9920 54 Т3 Хаяг Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг 5 дугаар хороо Монэл. Хонгор шагла оёдлын үйлдвэр. Машины дулаан хүчилгаыг танд танилцуулж байна. Манай машины хүчлэг хитрхи хүнд биш, дундаа зулхаатай, салхичийн хамгаалттай 3 давхар материалаар хийж байна. Жолоочийн талдаа цахилгаантай, хамгаалах оосор бүч болон тросон бэхэлгээтэй. Та машинд зулхаа наалдаж хөлдөхгүй гэж санаа зовлтгүй. Учир нь бид эдэлгээ удаан байх бүх асуудлыг шийдэн хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн манай үйлдвэрийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг бол машины нүүр капотны дулаалга. Өвөл машин халалтыг түргэсгэж өгөхөөс гадна хол замд цонх цантах, салон руу хүүтэн агаар орох, хөл рүү сийгэх гэх мэт маш олон асуудлыг шийдэж өгнө. Бүх төрлийн машинд захиалгаар ойж үйлдвэрлэж байна. Захиалга өгөх утас 88 99 33 32 99 66 41 48. За энэ өтөгний давуу талын бас нэг аж тусын таваас нэг хэлж өгөөш. Энэ өтөг бол яг хэвээр энийг их өтгнөөс нь яахан ингэхийн тулд эндээс аваад аваалцсан. Энэ хар өнгөтэй өтөг уцных нь юу вэ? Хаврын цагт одоо хөлдсөн ууцсан дээр төлийн доор дээр хийдгийг. Төлийн доор хийдгийг. Тэр үед л хэрэгтэй байдгийг. Яг Алдгүй доороосоо даарахгүй тий. Ер нь бол доороосоо даарчхаар жоохон мал тэгэл ер нь муучих гэдэг тийм ээ. Тий. Доороосоо ер нь дулаан байх хэрэгтэй юу? Доороосоо нь дулаан байх хэрэгтэй. Малын хөвтөрөл дулаан байх. Хаал хөвтөр сайн байх юм бол эдэж багтаж гисэн хөвтөр нь дулаан байх чухал. Зузаан нь ер нь хэр байх вэ? Зузаан бол гэдэг бол 20-30 саяас илүү байх хэрэггүй л дээ. Тий. 20-30 сая зузаан байхад бол сайхан зузаан тэгэр байх. Дээдлийн авахлаад авчдаг, хөрзөнгөөр авчдаг. Тэгэл зузаанаараа байвал сайн. Одоо энэ таны ашигласан өтөг үү? Одоо энэ өвөлдөө хэрэглэх өтөг үү? Энэ яг хөрзөнгийн ашиглан. Өвөлдөө яг энэ юу газар хэрэглэж болно. Тий. Энийг одоо та өөрөө нунтгдсан юм байглаар ингэ нунтгдчих юм. Бид өөрсдөө хорооныхаа бүгдийг гаргаж энэ дээр аваасан. Энд юу ч байхгүй. Ерөнхийдөө нөмөр салхи хамгаалт гэсэн үг гэдэг. Нэгдээ хашаа болж. Тий, хашаа болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ хашааныхаа энд мал чивтэн. Энэ дээр чинь цол буусал байгаа гэсэн үг. Тэгээд мал хухаач яваад тий. Хашаа болчих вэ. Тэр салхиг хамгаалж байгаа. Эндээс сайхтаа салхи ороход энд чинь энэ дээр авахгүй гэсэн үг. Нөмөр болж байгаа. Тэрийг бас салхи хаанаас иргэдэг вэ? Тэрийг бас тооцоолоод бас тий, айхтар нөмөр болгож байна тийм ээ. Тэгээ хойноос нэг шороо эдс шороод хамгаалцсан. Наадлгүй төлнөөсөө бас. Төлн одоо яг төлжтэй энэ л байгаа 20. Одоо нэг галдаа байна. Тэг галд хийж байна. Одоо асна. Одоо асна. Тий, ямаа мунд гэлчтэй. Танайд одоо төлөө модоо бол ерөөсө хөрзөнгөөр өстө мод болохгүй шүү. Тий, мод орохгүй зүгээр хөрзөнгөөр төлнө. Энэ чинь дандаа төлсөн тэр. Малаас гарч байгаа. Тий, малаас гарч байгаа. Тэгээ аргалаа аваалсан байгаа танд өхрийн харгалыг хавар нэг хөлдөө өгий чинь хатхаар тэнд аваалчдаг нэг. Энийгээр би бас ингээд юуг бас харлаа. Хашаа болцсон байд юм байна. Энэ чинь ингээд тойруулаа тий. Яг нэг авахлахта
Ингээ барилгын материалыг холцдог хэмжээд дөрүүлж авах гол. Тэгээ хашаа барьсан байдаг шүү дээ зуусаа. Их гоё хашаа барьсан байдаг юм лээ. Дөрвөлжин тэгээ гоё байж. Лаат махт нь өөрөө гадаг хашаа болчт юм байна. Тийм амар гоё мундаг бас малчтай ухаан гэж тий. Ерөөс маллаас ингээд ерөөс хаях юм байхгүй. Тий хаях юм байхгүй. Хоол нь байр гал асаах юм өгөөд шүү дээ тий. Тий. Яах вэ тэгэхээр мала энэ хүрийн басаар бас юу гаргаад байна бас нэг харагдаж байлээ. Нэг юм төлс юм уу юу энэ газ гэж би ойлгосон даа. Тэрийг гаргаж байгаа юм гэж харсан нэг манайхан хийж өгшөөр. Нэг бас нэг үйлдвэр технологитой юм шиг байгаа. Харин тийм харагдаж. Хүрийн малын одоо нэг нөтөн баас шүү дээ. Тий. Нөтөн баасыг гэж газ үйлдвэрлэж байгаа. Тий газ юм шиг харагдсан. зүг. Тийм аа. Одоо нүүрс мүрс гэж яхаар эдрийг аваад ингээд төлж ирэх юм бол хотын нөгөө янз бүр хортоо байсан шин чинь урвлаас малаас гарч байхгүй шүү дээ. Тэгэл би болдгүй л баг та. Хэцүүлдэ тийм хатад. Энд тэгээд бөөгнүүл гэдэг чинь тэгээд хэцүү. Тий. Гэхдээ тэгтэл одоо бодоод үзэлтэй говийн энэ яг бүс төрнөдөр мод байхгүй шүү дээ. Модгүй мөртөө галтаа хэдэн зуун жил амьдраад ирсэн биш. Модтой газар чинь бэлэнчлээд аргалаа төлөхгүй модоо дуусгаад байна шүү дээ. Баярлаа. Тэгээд би энд ингээд малчтараа явахаар танай газар болохоор нөгөө хашаа төмөр хашаа байгаа байхгүй юу? Модоо хашаад басад байгалаас мос үүдэх гээд байна да. Аа тий. Тэг ингээд байгаль дээрээс ямар тийм ээлтэй бас нэг сурах юм бас байгаад байна шүү бас. Нөгөө аймгийн малч нөгөө аймгаас бас ингээд санаа хаваасаа. Тэгээ одоо хоньтой айл шүү дээ. Тий. Хоньтой айлч одоо тэгээд одоо өхөр байхгүй тий. Хорглоо түүгээд үзүүр галаад үлдчихэ. Тимээтэй айл чинь зөвхөн тимээний хорглоо түүгээд амьдарч штэ тэгээд. Тий. Өвлийн яг ингээ хорглоо ингээ хоньны хорглоо төөж яваал төлжсэн. Аа. Яг төлшгөө явах үедээ. Тийм л байх үедээ. Тийм амар хөдөлмөрч. Тий. Одоо аргал чинь бол яг том-томороо жоохон бас жоохон олд чинь тий. Тэгэхээр хоньны хорглол гэдэг чинь бүр юм үрлэн шиг юм байна. Тэрийг хөлдөө багтан төлөндөө яг өвлийн үед тий. Оо тийм тэгд. Яг зүгээр ийм мундаг ийм хашаагүй бол хорголоо задгаа байдаг шүү дээ. Яг сайхан хоньны хоргол дэшрээс задгаа чигээр ингээд ийм хашаагүй байх юм бол хашсан мал чинь тийм байдаг. Өтгөн дээр би одоо бас иргэдтэй бас нэг юм хэлгээд энэ өөрөө байгаль өөрөө бордоо болдог. Тий. Та бүгд нарийн одоо газар тариал эргэлдэг хүмүүс бол янз янзын юм одоо хорхоо шавнаас ингээд нэг бордооны юм хамгаалсан ингээд нэг юм аваад идэв штэ. Тэгэхээр малын өтгийг аваачаад одоо тэр төмөс ногоо, нарийн ногоон дээр ингээд хийх юм бол цэвэр бордоо. 5 өшөө малч өөрөө байгальд өвсөний нэвчээд буцаагаад одоо аргал хомоолоо. Энэ их чухал яриад байх шиг байлаа бас. Аргал аваад байх шиг байлаа штэ бас. Тий байж байгаа. Тий. Мал өөрийгөө байгалаас өвс идэж байгаа ч гэсэн буцаагаад мал байгальдаа буйнаа өгдөг. Аргал хомоолоор байгалаа бордоод өгдөг байхгүй. Тий. Зөв ба тийм ээ. Тийм амар бас нэг ухаантай биш үү мал. Буянтай. Мал ингээ хавтацсан газар чинь өөр болсон байдаг шүү дээ. Тэгэл хавтуулсан газар чинь тэндээс өөр юм ургаал байсан болсон байдаг юм яг. За тэгээд энэ жил одоо хатуу үйл болж магадгүй. Өтөг юугаасаа бас бэлдээрэй л гэж бодсон. Мал доороос л даарж болох. Тийм ээ. Дадлын танд бол хэрэгтэй. Дагах маяг хэрэгтэй. Сайн байвал тэгэл болоо.